асууна. За асуулт асууя. Энэ ямар ч юм дээ та нар минь одоо 29-ний өдөр гэдэг чи өчигдөр үздэй. Өчигдөр одоо өргөн барьсан хууль байхгүй юу? Биднээс энэ хууль мөөлтэй танилцах боломжгүй боллоо. Энэ одоо сүүлдээ бүр юм арга байгаа юм биш үү та нарт танилцуулахгүй байж байгаа алах цогтой. Би ч одоо тэгж бодохгүй юм. Арай хитрхи юм аа. Нэмдор цайд ирж хараад энэ хэрэг эрхлэх газар ажиллаа хийлдэ. Одоо ийм гэж юу ийс. За тэгээд энэ хүйс чамчихгүй шүү дээ. Таны сая ярьсан юмыг бас бомбонгээ тэр холоос ингэ бомбонгээд сонсогдохчгүй. Тэгэхээр би нэг юм асуумаар байна. За улсын төсөвт өөрчлөлт оруулъя, тодтгол хийгээд орж ирж байгаа юм байна гэж ойлгож байна энийг яриад байгаа юм. За тэгэхээр нийтдээ зарлагыг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлээд байгаа юм бэ? Энэ дотор 2-3 юм яриад байна. Хүүхдийн мөнгө, эмчнэрийн цалин өөр юу ч юм. Яг юу юм хэд нэмэгдэх. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь тэгээд энийг юугаар нөхөх гээд байгаа? Хаанаас яаж нөхөх гээд байгаа? Ер нь нэг ийм юм боллоо шүү. Их хурлын гишүүд та нар анхаараа. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэдэг чинь төсвийг хамаагүй дураараа өөрчлөөд байж болохгүй гэж гаргасан хууль. Одоо тэгэхээр энэ мөнгнүүдийг өөр газраас авна гэд төсвийн тогтвортой байдлынхаа хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Ирээдүйн сан руу ордог мөнгө багасна гэж байна. Тэгэхээр ирээдүйн сан руу ордог байсан мөнгөтэй холбоотой хуулийг бас өөрчлөх гэж байгаа бол та юм. Энэ ер нь тэгэл хой тормоогоор урд тормоогоо нөхөж байгаа эсвэл гадна дотны зээлээр л энийг хийн штэ. Тэгэхээр энийг та нар сайн бодож байгаа бол Монгол цаашдаа бас улс шүү дээ, амьдрын шүү дээ. Энэ хөр зээлийг чинь дийлэх юм уу да дараа. Энийг та нар нэг жаахан зүйтэй зохистой улс орно гэсэн бодолтой бас ард түмнэ гэсэн бодолтой. Ард түмнэ бодохоор л ингээл сонгуулийн баахан мөнгө тараадаг. Тэр 100,000 Алтан үе гишүүн нэмэлт нэг минут. Энэ асуултанд нэгдүгээр асуулт хийжлээс зарлах чи яаж нэмэгдэж байгаа? Хоёрдугаар асуулт нь болохоор орлогыг нь хаанаас болох гэж байгаа? Ямар юмыг яаж өөрчлөөд байгаа? Гуравдугаарт нь сонгуулийн малчтад одоо 100,000 төгрөг тараана гэдэг тэр юмэр нь хаанаас яаж гараад хэдэн тэрбум төгрөг яаж зарлагдсан? Энэ мөнгө төгрөгөн дээр нь их хурл жаах нь анхаарах хэрэгтэй л дээ. Энэ тэр танаа нам манаа намдаа биш энэ Монгол улсын татвар төлөгчдийн мөнгө. За энэ татвар төлөгчдийн мөнгө ч улаас өрхөө байсан, татвараа төлж дийлхээ байсан. Дээр нь аж ахуйн нэгжүүчээс сөхөрцсөн шүү дээ. Тэгэхээр одоо ингээ баахан энэ тэндээс гадна дотны зээл авдаг. Дээр нь тэр ирээдүйн санал өрөөсө халдаж болохгүй шүү дээ. Одоо өчигдөр байв 1.6 их 80 төгрөг байх хэвээр энэ дотор. Тэгээ одоо тэрлүү ордог амын боо нэг нэ ямар хууль өөрчилж байгаа юм бас өөрчлөлт амын боогоо ингэж амьдрах юм уу? Манай хинэ ардын намынхан энэ бодол